За ингээд суур бод. Өнөөдөр хөмсгөө бодохын тулд ийм саагүй бор өнгийг сонгосон байгаа. Тэгээд надад руу хэн мессеж хийсэн бэ? Эхлээс өмнө бүгдээрээ primer төрхөж өгье. Энэ primer нь тослог арьстай хүмүүст зориулсан. Тийм болохоор өдрийн туршид нүр чинь гялалцахгүй гэсэн үг. Энэ болохоор ялангуяа хамар дух, ирүүгээд тослогддог хэсгүүдээрээ төрхөж өгөөрэй. За foundation би CC cream хэрэглэж байгаа. Дотроо ийм бүмтэй. Энэ CC cream эндээ барж байгаа. Фаундейшныхаа дараа өөд орчихжээ. Фаундейшн чинь сайн өөд дараагүй хэсгүүдэд өөд орчихжээ. Сайн төгсөж өгөөрэй. Шингэн өөд орох арай одоо нүднийхээ доотлыг өмнөх борлон аваад хөнгөн уусгаж өгнө. Маш хөнгөн уусгаж өгөөрэй. За ингээд суур бодолтой пудр төрхөж илүү удаан тогтоо. Бүгдээрээ хөмсгөө бодож эхлэе. Саагүй бор өнгөөр хар бор өнгөөр дээрээ хөмсгөө бодно. Хамгийн ус багтай хэсгээс эхлээд тэгээд баг багаар урагшаага уусгаж өгсөн маягаар дараа би энэ өнцөгний харандагаар баг зэрэг тодорж өгнө. Ялангуяа энэ талаас хойш бол хөмсгний өснүүд урт болохоор бас байрандаа байж өгдөггүй. Тийм болохоор юм өнгөхгүй сармусны бодлоор хөмсгнийхээ өснүүдийг дээр самнаад за тэгээд нүд рүүгээ оръё. Нүдээ будахаас өмнө заавал primer хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд миний будаг их будаг
primer заавал хэрэглэдэг би. Primer маань шингэж байгаа хооронд бүгдээрээ хамраа өндөрсгөө. Хамраа өндөрсгөхөөр хөмсөг будсан энэ тэнэрэ бод байхад болно. Тэгээд ийм сул өстэй ийм уустай багс тавиулсан. Ихэнд тавих өнгө болоод ийм саата борон байгаа. Баг зэргийн ийм алтан саатай шоколадын борон ядам хуран дээр аваад жигтгэн тараад өгөх хэрэгтэй. Миний ядам хуруугаа хэрэглэдэг шалтгаан гэвэл ядам хуруу хамгийн хүч султай хуруу байдаг. Тийм болохоор нүдэн дээрээ хүчтэй дарахгүй. Нүднийхээ зөвхөнд хүчтэй хүрэх юм уу эсвэл хүчтэй ингэж үрэх юм бол өвчлөө суухад маш амархан. Ингээд жигтгэн тахад байна. Адилхан өнгийг ийм хавтгай багсан дээр аваад нүдний үзүүрээ таа гурван гаргаж өгөх хэрэгтэй. Энэ санийхаа өнгийг бас аваад энэ хатаа хитас урагшаа бити яваарай. Дөнгөж нуусгаж өгнө. Ийм өсгөө багтаваад дараагийн өнгө маань арай бараан борон байгаа. Түрүү энэ өнгөийг төгссөн байгаа. Энэ өнгөд арай хар маяг. Хамгийн сүүлийн өнгө энэ чернэлийн өнгө байна. Энэ бол маш тод саатай. Маш саатай өнгө. Энэ өнгийг жижигхэн хатгай багсан дээр аваад жижигхэн
цаасаа эргүүлнэ. Эргүүлснийхаа дараа бүгдээрээ контент тавина. Өнөөдөр ийм шингэн үзэг шиг контент хийснэ. Харандан хар контрол илүү дэлгэр юмнууд янзлж өгнө. Жишээ нь бор харандаа аваад баатныхаа зүрийг яг зэрэг ингэж хавж өгнө. Баатныхаа зохийг бор харандаагаар контролтой байсан ч болно. Таны өөрийн сонголт. Би усны хамгаалттай та нүднийхээ энэ доотлын хөрөлтийг дарьяаж байгаа юм цайвар ягаан тийм аваад томхон шиг юм хатгаа багс аваад бор өнгөөр сүдэрнэ.
уруулын будаг маань уруул өнгөлөгч шиг мөртлөө гялалцдаггүй. Энэ бол жижигхэн шингэн гэрэлтүүлэгч байгаа. Нэг зэрнийхээ дээр тох ханаа уруул. Гоёлын үдшилтэд үнэртэй бас бол төхөх хэрэгтэй. Миний хамгийн дуртай үнэртэй бас үсэндээ зэрэг ингээд үсэндээ төрхөж болно. Ингээд миний гоёлын бодол